За энд хүрэлцэн ирсэн эрхэм нөхдийн амгалан айлтгын нодон бид нар нэг сард уулзаж энэ тухай ярьж байсан. Тэгээ нодны нэг сард уулзаж байхдаа ярьж байсан зүйлээ бүгдээрээ санаж байгаа баг. Тэгээд жилийн дараа бүгдээрээ ямар ахиц дэвшил байв, юу хийвэ гэдгээ мэдээлнэ, нэг ярилцсанаа гэж ингэж ярьж байсан. Тэгээд тэр ярьсныхаа дагуу энэ уулзалт болж байгаа. Энэ уулзалт нэг сард болдог энэ уулзалт цаашаа уламжлал болж жил бүхэн болж үргэлжлээсэ гэж хүсэж байгаа. Ямар ерөнхийлөгч, ямар засгийн газар, ямар одоо сайдч байсан энэ уулзалт энэ ажил ингээд цаашаа явдаг байгаасаа гэсэн ийм бодол байгаа. Би энэнийг бол одоо их тийм сайн уламжлалаа гэж ингэж бодож байгаа. За алийн болгон одоо нэг юм гараад хэлэхээр энэ чинь болохгүй байна, тэр чинь болохгүй байна гэж нэг 2 3 тал болоод тэгэл хэрэлдэж асуудал шийдэхв дээ. Тал талаасаа ярьж байгаа болж байгаа зүйлээ бас илтгэхэд хэлээд ингээд явхад бол ажлыг хийгээд асуудлыг шийдээд явж болдог гэдгийг харуулж байгаа бас нэг хэлбэр байна. Бид нар нэг буруу юм ойлгочоод ардчил ихээр л ингээд олон тал болоод ингээд хэрэлддэг гэж ойлгоод байгаа юм. Ерөөсөө тийм биш шүү дээ. Энэ нийгэм нэг бол тулгымцсан асуудлыг хамгийн өрөвдөлтөй ямар аргаар шийдэх вэ гэдэг асуудал шүү дээ. Тэгж ойлгохгүй тэгээд нэг юм дураараа ажиллах, хариуцлагагүй байх, олон нам улс төржилт гэсэн нэг юм ойлголттой утгаад байгаа юм. Тулгамж байгаа нийгэмд байгаа асуудлаа тухайн нийгэмээ тэнд амьдарч байгаа ард иргэд нь хамгийн үр дүнтэй яаж зохион байгуулах вэ? Энэ боломжийг л бид ярьж байгаа. Ингэж ойлгол зүгээр байх гэж бодож байгаа. Тэгээ өнөөдөр энэ зөвлөгөөний эхэндээр тодорхой гэрээ хийгдэж байна. Нэг талаасаа төр үйлдвэрлэгчдтэй энэ юм бүтээж байгаа улсуудаа тайлангаа тавьж ойлгож болно шүү дээ. За ийм ажлууд явж байна. За ийм хууль гарсан, ийм зарлиг гарлаа, дараа нь яам байгуулагдлаа, дараа нь одоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого гарлаа, дараа нь хуультай боллоо. Засгийн газар ийм шийдвэрүүд гаргалаа. Энэ дээр бас нөгөө талаас манай мэрэгжлийн холбоод үйлдвэрлэгчид ажил хийж байгаа улсууд ч гэсэн алхам хийх хэрэгтэй шүү дээ. Хамгийн гол зарчим бол төр дандаа худалдаа авалт хийдэг биш ээ. Энэ аж ахуй нэг зөвхөн худалдаа авалт хийж байгаа, байгууллага бүхэн худалдаа авалт хийж байгаа байхгүй. Нэг зорилго тавих хэрэгтэй шүү дээ. Ерөөсөө худалдан авалтыг өмнөх жилийнхээс бууруулахгүй. Дотоодын худалдан авалтыг өмнөх жилээс бууруулахгүй гэдэг л зорилгыг ерөөсөө хувийн хэвшилж адилхан, засгийн газарч адилхан, олон нийтийн байгууллагч адилхан хэмч бай. Худалдан авалт хийдэг хүн бүхэн дээр нь айл өрх бүхэн ийм зорилго тавих юм бол энэ ажил хэрэгжиж шүү дээ. Энэ нийгмийн чинь үндэс нь нэг чинь анхан шатны нэг чинь айл өрх юм чинь. Тэгээд хамт олноороо хамтарч явж байгаа тэр бизнесээ хийж байгаа аж ахуй нэгж. Тэгэхээр энэ чиглэлийг бол манай одоо аж үйлдвэрийн яам онцгой анхаарах байхаа гэж ингэж би бодож байна. Бас нэг өөр юм бол энэ ажиллаж байгаа одоо томоохон худалдаа авалт хийдэг газрууд, бодлогын газруудаа ингэж холбож өгч байгаа. Би өнөөдөр энд сууж байгаа 2 3 цагийн та бүхний энд одоо сонсч ярьж байгаа зүйл бол та бүхэнд их мэдээлэл болсон байх гэж бодож байгаа. Бидний энэ ярьж хэлж байгаа зүйл олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бас дамжид тарж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлж адилхан. Бас энэ үйлсийг хамтран дэмжин ингэж оролцож байгаад их чухал байна. Тэгэхээр мэдээлэлээ хийж гэн, тайлангаа тавьж гэн, холбож өгж гэн энэ хүмүүсүүдийг. Дээрээс нь бид нар бас эх жилээр нь юу хийх вэ, ирээдүйд юу хийх вэ гэдэг зорилтынхаа талаар ярьж гэн. Ямар хүндрэл байна гэдэг зарим зүйлээ одоо төлөөллийн хүмүүс хэллээ гэж ойлгож байна. Одоо энэ жил нөгөө сонгуул болон 6 сард сонгуул болно гэдэг ингээд ажиллаж байгаа. Тэр сонгуульд орох гэж байгаа хүмүүс тэр нам улс төрийн хүчин хариуцлагатай байна гэж би бодож байна. Ерөөсөө үндэсний үйлдвэрлэлийг дэмжийгвэл энд яригдж байгаа гол санаануудыг амлалт болгож авах хэрэгтэй, хөтөлбөртөө тусгах хэрэгтэй. Тэгээ хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй юу? Бид нэг тийм цагаа бартсан нэг хэдэн хүн энд ирд цуглаал, тэгээл нэг дуртай юм яриад, тэгээл тараад явж байгаа юм шиг тийм ойлголт байж болохгүй шүү. Хариуцлагатай нам, хариуцлагатай улс төрийн хүчин бол одоо энэ зөвлөгөө, энэ ярьж байгаа юм руу төлөөлөлөө явуулсан. Одоо энэ телевизээр гарч яхад нь бичиж аваад энэ санаануудыг тэгээд ингээд цаашаа явах хэрэгтэй. Ингэж хийж чадах юм бол
бидний ажил амжилтанд хүрнэ. Ер нь ингэж л зохион байгуулдаг л одоо ийм л нийгмийг би сонгож авсан гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр энэ талдаа бол одоо зөв байхаа гэж ингэж бодож байна. Тэгээ бидэнд үнэхээр байсан зовлон бол одоо энэ тэнд хийсэн юмыг оруулж ирж л худалдаг нэг тийм худалдааны л эдийн засгтаа худалдааны л улс болцсон байсан. Тэрэндээ сүрхий дасцсан байсан л мэдээж худалдаа бол чухал, худалдаа үйлчилгээ явуулж байгаа энэ үйл ажиллагаа бол аль ч эдийн засгийн их том хэсэг байдаг. Үйлчилгээний хэсэг бол маш чухал хэсэг. Гэхдээ Монгол бас чадах болох юмаа өөрсдөө үйлдвэрлэхгүйгээр цаашаа улс орноо хөгжүүлэх, бие дааж эдийн засгаа хөгжүүлэх боломж алга л да. Тэгэхээр энэ бүхнийг бид нар тэнцвэржүүлж ингэж л харж цаашаа явах юмсан гэж ингэж бодож байгаа. Ер нь нэг үйлдвэр хөл дээр нь босгоод нэг үйлдвэрийн цогцлбор босгоод үйлдвэрдсэн улс орн болоод явна гэвэл 20 жил шаарддаг юм байна. 30 жилийн ууггүй доктортой бодлого хэрэгтэй юм байна. 40 жилийн үйл ажиллагаа хэрэгтэй юм байна гэдгийг харагдаж байгаа. Нэгдүгээр хэлбэл урт удаан хугацааны үйл явц юм байна. Манай энэ чөлөөт ардчлалын үеийн 4 жилээр засаг төрөн солигдоод явдаг, бодлого нь солигддог энэ юм дотор энэ үйлдвэрлэл, энэ чиглэлийн бодлогыг явуулахад хэцүү байна, хүндрэл байна гэдгийг бид бүгдээрээ ойлгож байна. Тийм учраас одоо бид нар ололт гэж үзэж байгаа энэ яам, энэ бүтцийг цаашдаа шалгалах хэрэгтэй. Харин би одоо нэмэх хэрэгтэй л гэж боддгийг. Ер нь энэ яамны нэр үйл ажиллагааг цаашдаа бол бид нар яамны нэр үйл ажиллагааг дараачийн засгийн газар одоо ингээд бүр хадгалахын тулд эдийн засаг, аж үйлдвэр, худалдааны яам. Бүр яг нэгдсэн бодлого. Энэнийг яг нийлүүлэх хэрэгтэй. Би өөрөө ийм байр суурьтай байгаа. Энэ байр суурь одоо энэ улс төрийн хүчнүүд чиглэн энэнийг хадгалахын төлөө ажиллана. Би энийг олон хүнээс, олон үйлдвэрлэл эрхэлж байгаа, олон явж байгаа улсуудын олон зовлонгоос сонсч ээж. За энэ бол оновчтой байна. Тэгээд агуулгаар томоосоо бага руугаа шилжих замаар ач холбогдлороо эдийн засаг, аж үйлдвэр худалдаа гэсэн. Ингэж гаргаад тэгээд энэ яам бүтцээ энэ бодлогодоо Монгол орны энэ одоо бодлогод тулгамж байгаа асуудалд зориулж яам бүтцээ хийх ёстой байхгүй. Тийм биз дээ. Тэгээд тэр бүтц нь байж идэг. Яам дээр яваад очихоор нэг таардгүй цоож төлхөр шиг хоёр юм л уулздаг. Чи ямар хүн бэ гэхээр би тамгын хүн байна л гэдэг. Чи яадаг хүн гэхээр би тийм хүн байна л. Яг энэ чиглэлдээ бүтцээ гаргаад зөв хийгээд бодлогоо ингээд аваад явах юм бол би бол тогтвортой аваад явах юм бол бас амжилтанд хүрэх боломж байна гэдгийг энд хэлье гэж бодсон. Тэгээд аливаа амжилт гэдэг сайн юм гэдэг бол саад дундуур туучиж явж, бэрхшээл туулж явж бүтээгдэх юм аа. Аливаа сайн юм гэдэг бол удаан бүтдэг зүйл юм аа гэдгийг бид нар бол харж байгаа. Дээрээс нь энэ яам бол би шийдлийн яам байгаасаа л гэж харж байгаа. Зүгээр нэг хүнд суртал үүсгэсэн, зүгээр нэг одоо нэр зүүсэн биш. Үнэхээр Эрдэнэ сайдын хийж байгаа ажлууд бол шийдлийн чиглэлд ажиллаж байгаа. Яг тавьж байгаа асуудлуудыг энэ бүтээж хийж байгаа улсуудад бүтээгчдэд өгөөжтэй. Тэгээд нийт арга түмэнд наалдацтай, уноцтой ямар шийдэл байх вэ гэдгийг л энэ зовлон жаргалыг харж байгаа л ингэж шийдүүлвэл зүгээр байхаа гэж ингэж бодож байгаа. Дээр нь сая хүмүүс ярьж байгаа тэр хууль дүрм за ингээд үйлдвэрлэлийн чиглэлийн бодлого юм дээр бол гайгүй байдаг. Гэтэл гайл одоо бусад юм дээр очиод ингээд зөрчилдөд эхэлдэг юм а гэж. Тэгээд тэр чиглэлийнхаа бодлогыг гаргасан бол бусад газар байгаа тэр одоо садаа тэр юмнуудаа бол авч хаях ёстой. Тэгжээж бидний ажил үргэлжилнэ. Ингэж ажил бол зүгээр байхаа гэсэн ийм бодол одоо надад бодогдож байгаа. Тэгээд энэ бодлогоо ингэж нийцүүлж цаашаа авч явах нь бол их чухал юм аа. Ер нь нэг юмыг энд нэмж хэлэхэд тэр мэрэгжлийн хяналт татвар гайл гэдэг тэр улсууд яг тэнд байгаа байцаагчийн хэмжээний их ерөнхийлөгчдөж байхгүй шүү дээ. Би жишээлбэл энэ барааг битээ гайлаар оруулах их над байхгүй шүү дээ. Гэтэл тийм том эрх эдэлж байгаа хүмүүс байхгүй. Та нар нэг боддоо төрийн эрх мэдэл гэдгийг манай төрийн албан агч нэг юм ойлгомоор байна. Тэр нөгөө баригдаг хутга зүсдэг юм а над л өглөө шүү дээ гэж. Тэр байцаагч нар. Тийм учраас тэрний хутга барьж байгаа мэт маш их болгоомжтой хэрэглэх ёстой шүү дээ. Энэ үндэснийхээ үйлдвэрлэгчдэд ээлтэй хэрэглэх ёстой. Зөв хэрэглэх ёстой байхгүй. Хандлага нь зөв байх хэрэгтэй шүү дээ. Тэгэл нэг далимдуулаад нэг буруу ойлгогдсон. Хүнд суртлынхаа талаас нэг бол одоо сонирхлын зөрчлийн талаас тэр мөнгө төгрөг одоо тэр хээл хахуул янз бүрийнхаа талаас нэг буруу ойлгочод тэгээд энэ юм хийж байгаа оруулж байгаа энэ ард иргэдээ
дарамталдаг нэг ийм хэрэгсэл болгож ховиргож ерөөсө болохгүй. Тэгэхээр энэ чиглэлийн сургалт, энэ чиглэлийн ажлууд бол үнэхээр одоо манад бол маш их хэрэгтэй байна л гэж би өвдө бодож байгаа. Одоо бид нарт бас энэ дутагтаад байгаа. Улсуудтай ярихааргүй яг бай дээрээ одоо ингээ та нар бас бодлогын тэр ярьж байгаа зүйл чинь бол зөв хангалттай боломжийн байх шиг байна. Яг доод дунд яг бидэнтэй нүүр учирч байгаа тэр байцаагч, тэр хил дээр зогсож байгаа, тэр шалгаад явж байгаа нөхдүүдтэй хэлэлтэй. Эднэр чинь юм чинь баллаад байна шүү дээ гэж байгаа тийм ээ. Тийм учраас нэг асуудал бол энэ лөө онцгой анхаарах ёстой гэж би хувьдаа бодож байгаа. Тэр бизнесийн нэр зогсоодог, тэр дансыг очиж хаадаг, тэр янз бүрийн хүндрэлтэй зүйл байна. А гэхдээ хууль зөрчихийг бол төвчихгүй. Чи үйлдвэрлэгч байлаа гэхэд хууль зөрчихийг хэндэж баг. Хуулиас дээгүүр эрх мэдэл хэндэж баг. Муу хууль байгаа бол өөрчлөх хэрэгтэй. Хуулиа мөрдөх ёстой шүү. Бас энэ талаас нь харах хэрэгтэй. Тийм учраас ажил хийхэд альва юмыг одоо зөв ойлголттой хандлага үр дүнгээ зөв харж ингэж шийдэх юм бол их зөв болно л гэж бодож байна. Тэгээ өнөөдөр үйлдвэрлэгчдэд байгаа нэг зовлонтой эмзэг асуудлууд байна. Би зүгээр одоо бүгдийг мэдэхгүй гэхдээ би товчхон хэлье гэж бодож байна. За ажиллах хүчний асуудал байна. Яг томоохон төсөл эхлүүлээд ингээд аваад явхад түүнийг босгоход ажиллах хүчтэй холбоотой. Дотоодын ажиллах хүч, гадаад ажиллах хүч. Энэ дээр засгийн газар асуудлыг шийдэхдээ нь уян хатан шийдэж өгөөч. Энэ дээр анхаараач гэдэг ийм хүсэлтүүдийг бол манай одоо үйлдвэрлэгчид тавьдаг юм аа. Дээрээс нь томог төхөөрөмж, голдуу бид нар гаднаас оруулж ирдэг. Шууд л нөгөө гайлын татвар, шууд л нөгөө бүх юм авч эхэлдэг. Тэр үйлдвэр нь ашиглалтанд ороод өрөөгөөж өгөөд эхлэхээр нэг бол одоо тэр нөгөө юу яаж хойшлуулж агаад тэр юм авдаг барьдаг нэг ийм юм руу, ийм уян хатан энэнийг л одоо бас үйлдвэрлэлд дэмжсэн бодлого гэж хэлэх гээд байгаа гэсэн ийм зүйл бас байдгийн. Тийм учраас энэ юм ярих нь зөв байх гэж бодож байна. Санхүүжилт бол одоо бол эмзэг цэг хэвээрэл байгаа. Санхүүжилт, зээлийн асуудал. Сая бол одоо нэг хөв болгож өгөөч гэж яриа хэлээгүй бах. Нэг оронтой тоо руу оруулж өгөөч гэж хэлсэн байлгүй дээ гэж би бодож байна зүгээр. Гэхдээ тэр нь жилийнх уу сарынх уу гэж ярил дахиад маргаан байх л та. Эхлээ бид нар жилийнхаа юм нэг оронтой тоо руу оруулаад багсгасаар байгаа тэр одоо сайн ярьдаг хэмжээ рүү аваачихын тулд явах л хэрэгтэй байна. Би зүгээр энэ зах зээл нь байна. Хамгийн гол нь манай үйлдвэрлэгчид хувийн хвшилгээд нэг нийгмийн бүхэл бүтэн ийм хэсэг гараад ирсэн. Нийгмийн баялагын 70-80% бүтээдэг. Энэ бол энэ өнгөрсөн 25 жилийн Монголд болсон хамгийн чухал ололт гэж би хувьдаа боддог. А энэ ололтын манаан дуг нь төр зогсож явах ёстой. Энэ ололтоо үргэлжлүүлэхийн төлөө цаашаа одоо тийм үнэт зүйлтэй байх ёстой гэж хувьдаа боддог юм аа. Экспорт тойрсон харилцаанууд байгаа. Экспортын одоо даатгал гэж байдаг, урамшуул гэж байдаг. Энэ зүйлүүдээ яг л одоо газар дээр нь зөв үйлдвэрлэгчид энэ хүмүүст хэлж байгаа, ярьж байгаа тэр хэмжээнд хиймээр байгаа. Зарим юм дээр бүр төрөл зүйлээр нь хүртэл ялгаад дэмжих хэрэгтэй. Нийтний экспорт гэхээр манайхан ч бас зовлон байна шүү дээ. Нэг баахан уул уурхай юм ороод нийт экспорт болоод бус экспортоо цогж унагадаг. Тэгэхээр тэр уул уурхай гэдэг асуудлыг бол яг тусдан тэр харилцаагаар нэг авч үзээд нийт гэж нэг авч үзээд нийт явж байгаа юм дотроо дахиад ялгалт хийсэн тийм бодлого ер нь хэрэгтэй байдгийн биш байгаа даа гэж ингэж л бодож байна. Тэгээд ер нь альва үйлдвэр альва энэ хийж байгаа ажлыг бид нар нэг тийм иж бүрдэл гэж л ингэж харах хэрэгтэй л байх. Цогцлбор гэж харж ээж л энэ зөв болох болов уу гэж ингэж л бодож байгаа. Тэгээ миний бас нэг бизнес эрхлэгчдэд уриалдаг юм бол энэ одоо баялагийг наалдастай болгохын тулд нөгөө аж ахуйн нэгжүүд олон нийтийн болдог, нөгөө паблик болдог тэрлүүгээ явах хэрэгтэй. Хэдэн засгийн газрыг шаардж байна. Энэ хөрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд Монголын хөрөнгийн биржээр дамжуулаад тэр гадны хүмүүс нь манай аж ахуйн нэгжүүдийн одоо тэр үнэт цаасыг авчуулдаг, манай иргэд гадна дотногоо авчуулдаг тэр нэг систем рүүгээ ормоор байна. Энэ чинь хөгжихгүй байгаа учраас зөвхөн банкнуудын монопол энэ юмд л манай үйлдвэрлэгчд эдийн засаг тэр чигтээ баригдчихад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ байдал бол хүндрэл учруулж байгаа. Энэнийг нэг жоохон томхон өргөн харж юм шийдэж байгаа улс шийдээсэй гэж бодож байгаа. Хамгийн гол зовлон бол Монголын эдийн засаг руу мөнгө орж ирэхгүй байна. Мөнгө гэдэгт би валют орж ирэхгүй байна гэж хэлье гэж бодож байна. Валют орж ирэхгүй байна. Ерөөсөө эдийн засагт байгаа нэг хүндрэл бол энэ байна. Тийм учраас энэ хөрөнгийн зах зээл, мөнгөний зах зээлийг
Энэ одоо санхүүгийн зах зээлийг бид нар либералчлах, чөлөөлөх асуудлыг онцлог авах ёстой нэг арга хэмжээ болов. Дээрээс нь миний нэг харагдаж байгаа юм бол тэр эдийн засгийн өсөлт түрүүн хэлсэн ашиг орлого үнэхээр эргээд эдийн засгтаа улс орондоо наалдас муутай байна. Ягаад гэвэл уул уурхаа тэгээд ихэнх нь одоо гадагшаа гардаг, гадаадын хөрөнгө оруулалт гээд ингээд явцсан. Тэгээд хийж байгаа ашиг жоох юм энд үлдээд нилээд нь гараад байгаа нь худлаа биш шүү дээ. Гэхдээ энэнийг ямар замаар бид нар авч үлдээж яаж авч явах вэ? Гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Хамгийн гол нь тэр улс орондоо тэр мөнгө $1 хамаагүй илүү зарагдаж, $1 хамаагүй тэрэн дотор илүү худалдан авалт хийж явах ёстой. Тухайн улсад шиг ахиухан мөнгө л шингэж л байх ёстой. Ажил үйлчлэгээ тухайн улсад л шингэж явах ёстой. Ийм л учраас гадаадын хөрөнгө оруулалтыг одоо хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Түүнээс биш доллар үзээгүй, евро үзээгүй энэ нэг юм бол тэр нэг цаас ороод ирэхээр эдийн засаг босчихно гэсэн ийм ойлголтоор бид нар ханддаггүй маа. Дэлхийн шиг гэж ханддаггүй байна. Тийм учраас тэр улсын бодлого нь тэр хөрөнгө оруулалтыг шингээхдээ давхар нийцэж ойлголцсон байдлаар явж чадах юм бол зөв гэж бодож байна. Өөр нэг юм байна, эдийн засгийн ил тод байдлын хууль гэж гарлаа. Одоо энэ бол бас сайн ийм одоо алхам боллоо гэж ингэж харж байгаа. Манай одоо үйлдвэрлэгчид ажил хийж байгаа улсууд бол нэлээд дэмжлэгтэй байгаа. Ялангуяа худалдаа аж үйлдвэрийн танхим бол нэлээд дэмжиж ингэж ажилласан. Тэгээ одоо хүмүүсийн яриагаар бол дахин ийм хууль гарахгүй гэж. Би өвдө гаргаж ерөөсөө хэрэггүй л гэж бодож байгаа. Энэ зарчмаа бүр одоо ерөнхий сайдч хэлсэн, их хурл, парламент, ерөнхийлөгч үеийн үед хэлээд ингээд тогтох хэрэгтэй. А энэний баталгаа нь юу байх вэ гэхээр тэр нууж хаагаад байгаа тэр юмыг одоо тэр орчныг зөв болгох асуудал. А тэр орчин юутай холбоотой вэ? Тэрүүчийн миний үгээ хэлэхдээ холбож хэлсэн зүйл дээрээс нь би бол энэнийг бас татвартай холбох ёстой гэж бодож байна. Би ерөнхий сайд багтаа улсын их хурл руу санал оруулаад 4.10-ын бодлого гэж анх оруулаад хэрэгжүүлж байсан. Аж ахуй нэгжийн 10%, тэр хүн амын орлого нь 10%, нэмэн өртөх нь 10%, нийгмийн даатгалын шимтгэл 10%. Одоо энэс юу ч гэсэн 3 нь бол ерөнхийдөө тогтвортой явж байгаа шиг байна. Дараа нь энэ бол одоо зөвхөн тэр баярчуудад зориулсан юм болчлоо. Энэнийг томруулъя гэж ингэж хийгээ 25% дээр ингэж ярьсан хоёр шатлалтай болгосон. 3 тэрбумаас дээш тэр ашиг орлого дээр одоо 25% болгож байгаа. Одоо та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. 2.9 тэрбум болоод манай нэлээд олон аж ахуй нэгжүүд бол жижигэрцэл байна. 30, 40, 50, 60 аж ахуй нэгж болгоод хуваацсан байна шүү дээ. 25 тэрбум, 25% рүү биш 10 дээр барихын тулд. Тэгэхээр миний өөрийн итгэл үнэмшил бол аж ахуй нэгжийн татварт олон шатлал огт хэрэггүй. Нэг л шатлал байх ёстой гэж би ингэж үздэг. Би энэнийг гадны хөрөнгө оруулагчдаа ч уулзахдаа ярьдаг, дотоодынхонтоо ч ярьдаг. Би энэнийг 10 жил ярьж байгаа. Би энэнийг 20 жил ярьж байгаа. Би энэнийг зөв л гэж боддог. А тэрнийг олж тогтоох юм. Гэхдээ Монголын эдийн засаг бол онцлогтой. Ягаад 25 болсон гэхээр энэ уул уурхайн томоохон үйлдвэрүүд дээр л жишээ татж байгаа л улсын их хурл 25 болгосон шүү дээ яг үүндээ бол. Тэгэхээр би бол за дунджаар 25 байлаа, 10 байлаа, за дунджаар 15 гэж аж ахуй нэгжийнхаа одоо тэр орлогынхаа татварыг л тэгж л 50 л 15 гэж 50. А тэгээд дээшээгээ болохоор уул уурхайхаа асуудлыг орёолтойгоор зохицуулъя. Нөөц ашигласныхаа төлбөрөөр зохицуулаад явъя л. Тийм биз дээ. Үнэн нь маш их унаад ирвэл тэр нь бас тодорхой хэмжээнд хөдөлж байдаг. Үнэн нь жаахан дээшлээд ирвэл бас тодорхой томьёогоор өсөж байдаг. Түүнээс биш нэг засгийн газар парламент хуралдаа дураараа ингээд шийдээд янз бүрийн болгоод ээж болохгүй л. Тэр нь маш тодорхой томьёотой ойлгомжтой. Ийм байх юм бол болчих юм биш үү? Тэгэхгүй бол нөгөө уул уурхаад нөгөө том компаниудаа татагтаад 25% нөгөө 3 тэрбум 25% гэдэгтээ татагтаад манай аж ахуй нэгж өчигдөртөйхэн босч өгөхгүй чиглэлээр өөр компани өөр үйлдвэр болоод ингэж яваад байж харагдаж байгаа. А бүр жижиг одоо нэг төвчний хэмжээнд 5-3 ажилтнтай тэр аж ахуй нэгжийн хэмжээнд нөгөө нэг зөвшөөрлийн эрхийн нөгөө төлбөр хураамжийн хэлбэртэй жилдээ 1 сая төгрөг хураалгаад болоо шүү дээ. Сарда одоо хэдэн зуун мянган төгрөг байдгийг хураалгаад тэгэл болоо. Тэр дахиж тэр татвар янз бүрийн юм гүйж очиж өмүүлээд байдгүй. Компаниуд юм хийж байгаа үнэхээр одоо нэр төрөө боддог улсууд бол тэр түүцний хэмжээнд 3 ажилтнтай одоо тийм хэмжээнд болтлоо задарна гэж хизээч байхгүй шүү дээ. Ингээд тэр жижиг дунд үнэхээр нэг амжиргаагаа авч явж байгаа улсуудаа ингэж шийдээ. Дундлаа ингэж шийдээд уул уурхайтай асуудлаа тусад нь гаргаа шийдчих юм бол болох юм биш үү? Жишээлбэл би энэ ил тодын хуулийг зөвхөн татварын асуудал гэхэд
ингэж харж шийдвэл дээр байх гэж бодоод байгаа. Тэгэхгүй бол 25%, дээрээс нэмэн өртгийн албан татвар, хүн амын орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал гэхээр зөвхөн тэр татварын хэмжээ нь бараг 60% хүрч байгаа шүү дээ. Тэгж байгаа юм шүү дээ. 60-70% болчиход байгаа байхгүй юу? Манайхан нэг ойлгохдоо ганцхан аж ахуй нэгжийн татвар 25-ыг авд юм шиг л бодоод байдгийг. Тэгдэггүй маа. Цалингаас нь шууд суудгаад аваа явчихдаг зөндөө юм бий. Тийм учраас тэр бүхний чинь нэмэхээр 60-70% болоод байна. Бид нар дунджээр энэ бүхнийг нэмэхэд нийтлэг аж ахуй нэгжлэр ирж байгаа татварын дарамт 50-аас доошоо 40% хавцаа эргэлдэж явах юм бол болж ийн л гэж үзмээр байна шүү дээ. Тийм биз дээ. Би бол энэнийг хэндэж хэлсэн, яаж ч ярьсан ойлгох байх гэж бодож байгаа. Яг ийм байдлаар асуудал оруулаад Эрдэнэ утсад шахаад тэгээд тэр хөтөлбөр зорилтондоо хийгээд ингээд явах юм бол бас явчих байхаа л гэж ингэж бодож байгаа. Тэгээд дээрээс нь сангийн яам сая танилцуулсан. Ер нь бас нэг алхам, нэг сайн үйлдэл бол сайн л болж шилэн дансны хууль гээд эхлээд ярьж байхад шилэн данс гэж юу байдیں۔ Тунгалаг гэдэг ил тод гэж сайхан үг байна гэдэг. Бүр заавал шилэн гэж би тэр хуулийг 2 удаа өргөн барьж яж бүр 2 жил зүтгүүлж яж их хурлаар батлуулсан. Эндээ л гол нь байна. Харах ёстой шил гэдгээр чи хүн өөр юм ойлгодог. Зөв юм ойлгодог. Тэгээд энэ эргээд одоо ерөөсөө бүхэл юм манай тэн дээр шилэн энэ шилэн худалдан авалт шилэн яанаа ч гэнэ ерөөсөө бүх юм л одоо шилэнлүүгээл явж. Тэр их сайн. Би бол ингээд тэр аж ахуй нэгж одоо тэр аж ахуй нэгжийн тэр нөгөө засгал маскал гэдэг энэ бүх үйл ажиллагаа шилэн болох ёстой. Зөвхөн төрөөс хариуцлага шаарддаг биш. Аж ахуй нэгжүүдээс энэнийг хариуцлага шаарддаг болох ёстой л гэж ингэж бодож байгаа. Тэгээд энэ бүхэн явж тэгээд нөгөө иргэдэд үзүүлдэг үйлчилгээ. Гэхдээ одоо сая энэ Улаанбаатар хот санаачлаад их зөв юм хийж гэнэ гэж бодож байгаа. Наран туул зах дээр одоо нөгөө худалдан авах хүчит багасаад нөгөө худалдах бас мөнгө төгрөгтэй байдал хэцүүдээд ирэхээр бүр маш том талбай худалдаж аваад тэнд ерөөсөө нэг цэгийн үйлчилгээ нээсэн. Гэхдээ тэр 8 нэрийн барааны дэлгүүр гэдэг юм чинь тэр Батүйл даргын гарын үсэг тэр Бадрал даргын гарын үсэг гэдэг ч ёстой айгүй хол байсан гэж байгаа шүү. Тэгсэн ерөөсөө 3 хүний ард зогсож очирлоо. Тэгээд компьютер дээр тэр шалгууруудыг хангасан зүгээр бичгээ өгөөл компьютер дээр шалгууртаа дүүцүүлж хараад 5 минутын дотор 8 хувийн барааны дэлгүүрийнхаа зөвшөөрлийг авцсан. Гэхдээ би 5 сар хөөцөлдөө чадаагүй маа. Тэр дарга нарт очиж чадаагүй. Хахуулын нөхөхгүй бүдэрч унтал явсан. Би ганцхан 8 нэр яриаггүй. Бүх төрлийн 200 300 гаруй төрлийн үйлчлэгээ. Зүгээр л дэлгүүрт ороод бал худалдаж авдаг юм шиг тал худалдаж авдагтай адилхан тэрийн үйлчлэгийг ингэж ойрт. Тэгэхэд тэр Батүлийн гарын үсгтээ Бадралын гарын үсгтээ бичгийг шууд тэр лангууны ард зогсож байгаа тэр үйлчлэгээ хариуцж байгаа эмэгтэй шууд өгж гэнэ гэж. Нөгөө авч байгаа хүн бүр хараад гайхаагүй энэ нөгөө даргын гарын үсэг хаана уу наач юм байна шүү дээ. Гү ингэ зурцсан юм уу урчлаа зурчаад байгаа юм намайг авна гэж мэдсэн юм уу гэд бүр ерөөсөө итгэхгүй та нар худлаа байхаа энийг аваад гарч ядлаар замаас булааж авах байхаа энэ төр. Тэгтээ хүн болоод тэр хүн хоёрын харилцаа үйлчлэгээ чи холдсон л байгаа байхгүй. Одоо энэнийг бүх аймаг дээр хийх хэрэгтэй. Бүх салбаруудад хийх хэрэгтэй. Би хэлээд байгаа яам гэдэг бол барилга бариад явдаг газар биш шүү дээ. Болооч та нар барилга аж ахуй нэгжид өгөөч дээ. Яам гэдэг бол тендер шалгаруулаад явдаг газар биш. Яам гэдэг бол судалгааны байгууллага. Бодлого боловсруулдаг. Энэ бодлого үнэхээр ингэж яваад байна, ингэж явахд болохгүй. Сайдаа энэнийг оруулаад их хурлаар батлуулаач. Бодлогын газар байхгүй да. Юу вэ? Энэ төрийн захиргаа үйлчлэгээ бүх юмаа тэр орон нутг руугаа өгөх хэрэгтэй. Энэ агентлаг энэ аж ахуй нэгж хийдэг тэр мэрэгжлийн холбоод руугаа өгөх хэрэгтэй шүү дээ. Хэдэн жил ярьваа энийг. Одоо л нэг толгойд нь хүрж байгаа байхгүй. Тэгэхээр энийг болдгийм байна гэдгийг та нарт хийж үзүүлж. Цаашаага тийм болно. Нөгөө барилга барьдаг зөвшөөрөл гэдэг чинь үнэхээр шалгуурууд нь хангасан очоод зогсоход танай ажилтан очоод зогсоход 10 минутын дараа нөгөө 10 сар хөөцөлдөд болдгоо юм чинь өөрийн чин гар дээр нөгөө тамга тэмдгийн үсгэн зурагдцсан. Би бүр төрийг өөр болгоё гэж би өөр талаас нь ярьсан шүү дээ. Аж ахуй нэгжүүд тэр гарын үсэг зурх гэж цуглуулж өгдөг бишээ. Тэр үйлчлэгээ хариуцж байгаа ажилтан аж ахуй нэгжийн өмнөөс гүйж явах шүү дээ. Хөөе манайх энд газар авсан барилга барих гэсэн аль надад энэнийг нэг цуглуулад өгөөч гэж. Зүгээр захиалгаа өг. Төрийн ажилтан гүгээл нөгөө гарын үсгүүдийн цуглуулаад танд өг. Тэгэл болоо. Танаас тэр хуулан дээр байгаа шаардлага. Тэрнийг л үйлчлэгээг нь үстэй. Түүнээс биш дарга сайд тэр янз бүрийн мэрэгжилтийн юмнууд авчираад хэд хоног суулгаад хэдэн сараар тамлан гэдэг. Энэний чинь зүгээр тамлан зовоох гэнэ үстэй.
Би ямартаа Монголын дарлагдсан ардууд, дарлагдсан ангууд манай бизнес эрхлэгчид эзнийг хэлж ирсэн. Тэгэхээр за ташилж байгаа бол нэг сайн ташил да ингээд. Дөнгөж л нэг аадгаа хөргөө. Тэгэхээр энэ бодлого, энэ одоо яриа, энэ үнэт зүйл, энэ юм бол Монголын төрөөс хизээч битгий салаасаа гэж үнэхээр бодож байгаа. Тэгэхээр энэ чиглэлд бол цаашаага улам ахицгараад ингээд ажиллаад явах байхаа гэж ингэж найдаж байгаа. Ер нь эргэн тойрноо харахад, ирээдүйн байдлыг харахад бол байдал бас л ер нь хүндэрнэ. Шууд хэлье. Эдийн засгийн орчин бол хүндэр. Монгол улс. Одоо манай хойд хөршийн эдийн засгийн байдал, бас нийлүүлэлт, барааны нийлүүлэлт, энэ бүхэн тэр доллар өрөвлийн харилцаа, энэ одоо тэр саад одоо тэр хаалт боолт гэдэг ингээд бас л хүнд байна. Урд хөршийг харж байхад одоо дэлхийн нийтээр ярьж байна. За тэр далайн цаана байгаа Америк энэ тэр бол арай нэг жоохон эргээд тэр уналт интересээ нэг тийм өсөлт гараад ирлээ. Европ бол бас нэг хэсэгтээ үргэлжлэнэ. Энэ ойр орчинд нь байгаа дайн байлдаан хүмэн самуу маш их хэцүү юмнууд байна. За хамгийн гол асуудал манай урд хөрш. Ерөөсөө энэ дэлхий энэ юм чинь 30 жил чирч явсан. 30 жил урд хөршийн нэг дарга хэлжсэн 30 жил дэлхий биднээс баяжсан. А гэхдээ яг Монгол бол нэг ашиглаж чадсангүй гэж. Тэр үнэн л дээ. А гэхдээ тэр чирж явж байсан тэр одоо хөдөлгөөр өнөөдөр хурдан саарсан. 11 12% дээр явж байсан одоо 7%. Одоо бас тэрнээс доошоо буух. Дахиад энтэй холбоотой энэ эдийн засгийн хямрал, энтэй холбоотой эдийн засгийн сааралт бол наад зах нь 10 жил гэж байгаа шүү дээ. Яг нэг 10% 30% төлөөд байраа одоо урт хугацаагаар зээлээр авч байгаа шиг л 30% төлөөл байгаа мөнгөнийхөө 30%-ийг төлөөл бусдын маяг эргэлтийн хөрөнгө болоод тэгэл бизнесийн моргож үйлдвэрлэл бүх юм тэгэл явж байгаа. Ийм бодлого руу одоо төр орох хэрэгтэй. Энэ алхам дараачих нь алхам байхгүй юу? А гэтэл саяын ийм хариуцлагагүй байдал, ийм хариуцлагагүй юм руу орох юм бол бизнесийн тухай ойлголт байхгүй шүү дээ. Заавал 100% хөрөнгө нь бий болцсон, заавал тэр бүх юм нь бүтцэн ийм том бизнес, том үйл ажиллагааг дэлхий дээр ч байхгүй. Тийм мөнгөтэй, төгрөгтэй тийм улсууд гэж байхгүй, тийм одоо цуглуулад ингээ юу ийцсэн. Тэр мөнгө, төгрөг, хөрөнгө гэдэг чинь шал өөр ойлголт болсон. Энийг бид нар бүгдээрээ мэднэ. Тийм учраас ингэж л одоо ажил бол яасан юм бэ? Ер нь бол бидний эргэн тойрон байгаа байдал бол нэлээд одоо хүндрэлтэй. Монголын өөрийнх нь онцлог гэж ингэж байна. Тэгээд эндээс бид одоо босож гарахын тулд энэ юм хийж байгаа, үйлдвэрлэж байгаа улсуудаа сонсдог эргээд нэг бид ийм юм хийлээ гэдэг ингээд тайлангаа тавиад энэ холбоог бий болгоод мэдээлэлээ солилцоод явдаг энэ тогтолцоог бий болгоё л гэж бодсон юм. Тэгээд энэ сайхан уламжлал цаашаа үргэлжлээсэ. Тэгээд энэ юм маань одоо Монгол улсад Монголын ард түмэнд өгөөсөө монголчууд одоо бие даасан өөрөө босдог ийм эдийн засагта ийм одоо зөв бүтцэн шат шатаар алхамаар бүрэлдээсэ гэж ингэж хүсэж байна. Тэгээ одоо би бас энэ их хурл руу одоо маш хурдан гүйх ёстой. Сая одоо нэг хүн хэлж байна. Ерөөсөө бизнесийн орчин гүйдтэй сайн болох юм бол тэр авилгачдынхаа асуудлыг шийдэлтэй гэж. Үнэн шүү дээ. Энэ төрийн өндөр сонгогдсон, томилогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хуулийг би бүтэн жил хөөцөлдөл яваал байгаа. Тэгээд зарим газар нь унаад одоо өнөөдөр хэлц хэсгийн шийдэх гээд байгаа. Би тэгээд их хурл дээр өөрөө орё гэж хэлсэн. А бүр чуулган завсарласан уу? Одоо эдгээр ийм сонин сайхан мэдээ надад өгч л чуулган завсарлаа. Өнөөдөр автаа дээр завсарлаж байгаа юм чи. Одоо ингээд тэр хууль хүрээл завсарлаа байхад та. Тэ манай тэр 8% зээл ярихаар зарим тэр бодлого гаргаж байгаа гишүүд янз бүрийн улс төр хийж байгаа. Яг 8% зээл аваад гүйж байгаа улсын их хурлын гишүүн гэж би юу? Би бол байхгүй гэж бодож байгаа шүү. Тэ тэднэрт хамаагүй байж магадгүй. Тэр итгэлцэл, тэр харилцаа, тэр хүмүүс хамаагүй байж магадгүй байхгүй. А гэтэл тэн дээр босч ирж байгаа тэр 80 мянган өрхөйл, араас нь орж ирж байгаа тэр 200 мянган өрхөйл. Ястаа нэг хөв болоод явж байхад ямар их хөнгөлт юу ирдгийг болов тэр 20 төгрөг, 200 төгрөг, 2000 төгрөг, 20,000 төгрөг гэдэг бол юу вэ гэдгийг мэддэг. Түүний үн цэнийг мэддэг. Тэр ард иргэдэд тэр тохоогоо шалбарч, тэр хуруугаа холгуулж явж байгаа, тэр тохоогоо цоолж явж байгаа, мөлхөж яваа тэр хүмүүст
Энэ бол маш үнэтэй байдаг байна. Тэгэхээр тэдний нүдээр харж юм шийдээсэ. Одоо ч яг бай сонгуульд өгөөд улс төрчид нөгөө инээдэг баг магаа өмсөх баг. Гэтэ инээдэг багны цаана ямар нүүр байгааг та нар бол мэдэн шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр үйлдвэрлэгчид өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Зарим улсууд хэлдэг та нар л сонгосон шүү дээ. Та нар л ингэж орилсоор байгаа л ингэж ярьсаар байгаа ийм хүн сонгоо гэж. Тэгэхээр нийгмийн энэ оюун санааг бүрэлдүүлж байгаа, энэ оюун бодлыг бүрэлдүүлж байгаа ийм нийгмийн үнэхээр энэнийг авч явж байгаа түрүүчийн миний хэлдгээр энэ 25 жилийн дотор бий болсон Монголын хамгийн үнэт баялаг бол энэ ард иргэд бие даагаад ажиллаа хийгээд амьдралаа аваад явдаг л болсон явдал. Энэ одоо тэр хэсэг үнэхээр энэ сонголтыг шийдэж Монголыг хариуцлагатай зөв зам руу оруулах хэрэгтэй. Энэнийг оруулахын тулд тэрийг хариуцлагатай болох ёстой. Авилга өгснийг битэн шийтгэж гэж байнга нэг юм ярьдаг. Энэний чи ярьсаар угаасаа эрүүгийн хуулинд оруулсан шүү дээ. Та нар мэдээгүй л явна гэж. Юу гэж оруулсангаар бас өгснийг битэн шийдэх гэж бичээгүй л дээ. Авсныг ингэж шийдэх нэгээр бичсэн байгаа. Хэрвээ тэр авилга гэдэг юмыг төрийн хүн суртал дарагдаад өхөөс аргагүй болоод өгцсөн болвол тэрнийг үнэн зөв мэдүүлчих юм болвол таныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө л гэж. Болоо гэжтэй. Ойлгомжтой байгаа юм чинь. Тэгэхээр өгснийг үгүй л гэж. Энэ их хурл дээр батлагдаад явж байгаа, шийдээд явж байгаа, гараад явж байгаа бодлого дотор бас маш олон сайн юм бий. Бид нар чинь нөгөө хэдэн жилээр хоцордсон л тууж яваад байгаа. Тэрний чинь найрын үйл зөв болгож тэгэж ойлголцож оруулна гэдэг чинь бас өөрөө их чухал юм үйл ажиллагаа. Ингээд би тав хүнтэй үнэхээр уулзсандаа их баяртай байна. Тэгээд миний ганц хэлдэг юм бол ерөнхийлөгч бай, засгийн газар их хурл бай, хинч бай энэ иргэдийн эрх ашигт үйлчлэх явдал. Тэгээд нэг сайн санаа, сайн юм гарч байгаа бол түүнийг нь хэрэгжүүлэхэд туслах явдал гэж ингэж ойлгодог. Түүнээс биш нэг даргалгах, түүнээс биш нэг мундаг одоо юм болох гэж би ерөөсөө ойлгодгүй. Төр тэгж бүтээгдсэн гэж би боддог. Төрийг тэгж хүмүүс бүтээсэн. Төрийг тэгж бүтээж тэгэд та нар татвараа төлдөг гэж бодож байгаа. Миний салинг та нар өгдөг. Унах машины бензинийг манай бизнес эрхлэгчид, татвар төлөгчид хийдэг юм аа. Энэ төрийн бүх ажилтнуудыг энэнийг нэг бодох хэрэгтэй. Тэндээсээ хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Тэгэх юм бол өөр болно. Зүгээр хоосон үгээр зүгээр өөр яриагаар бол байхгүй. Одоо бид нар хийж байгаа ажиллаараа, явж байгаа алхмаараа, хандлагаараа та бүхэнд харуулах болно. Тэгхийг зорих болно. Их баярлалаа та бүхэнд.